За халууя өнөөдөр хамтдаа Лук номын 12 дугаар бүлгийг хамтдаа гаргацгаая. Эцний үг бол амьд, амен. За хамтдаа 12-ийн 1-ээс 12-ыг хамтдаа уншъя. За би уншия, та бүхэн бас хараад яваарай. Тэр хооронд олон мянган хүн хуран цуглаж нэг нэгнээ гიშгчин байв. Тэр эхлээд шав нартай хандан фарисеучуудын хөрөнгнөөс болгоомжлогтун энэ нь тэдний хуурамч байдал юм. Гэвч эгчлэгдэхгүй байхаар даллагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ. Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдно. Дотор өрөөнд чихэн чивлсэн чинь эврүүдээр задлагдана. Би та нарт хэлье, андууд минь. Би хөнөөхсдөөс бүү. Хөнөөсний дараа тэд яаж чадахгүй. Харин хинээс айж имээвэл зохихыг та нар сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй нэгнээс айж имэхтэн. Тийм ээ, би та нарт хэлье. Түүнээс айхгүй. 5 бор шуу 2хан асраар худалдагддаггүй гэж юу гэсэн хэлж тэдний нэг нь ч бурхны өмнө мартагдахгүй. Үнэн дээр толгой дээрх үс бүрчин ч тоологдсон. Бүү ээ. Халелуя. Та нар үе болон бор шуунаас ирхэн үнэтэй. Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөгч аливаа хүний хүү бурхны тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно. Харин хүмүүсийн өмнө намайг үгүйсгэгч хүн нь бурхны тэнгэр элч нарын өмнө үгүйсгэгдэнэ. Хүний хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин ариун сүнсийг доромжлогч нэгэн уучлагдахгүй. Тэд та нарыг синагог захирагчид эрх баригчдын өмнө аваачхад та нар өөрсдөө хамгаалж яаж юу гэж ярих, эсвэл юу хэлэх талаар үе санаа зов. Учир нь юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт ариун сүнс та нарт зааж өгнө гэсэн. Халелуя. За тэгээд яг энэ цаг үедээ юу хэлсэн бэ гэхээр маш олон хүмүүс Есүс дээр ирсэн байна. За тэгээд хүн болгонд хэрэгцээ гардаг байгаа. Зарим хүмүүст эдгэрэх хэрэгцээ гардаг. За зарим хүмүүст санхүүгийн бэрхшээлтэй. За өнөөдөр ч гэсэн маш олон асуудал бэрхшээлтэй хүмүүс байна. За байж байгаа уучлаарай. Энд 4-5 хүүхдэд байгаа болохоор жоохон сайд болгож байгаа шүү. За дагааг болчлаа. За тэгээ хүн болгонд хэрэгцээ. За яг энэ цаг мөчиж гисэн маш олон хүмүүст хэрэгцээ гарсан байна. За тэгээ Есүс дээр ирсэн байна. За тэгээд Есүс дээр ирэхэд Есүс хэрэгцээс шууд эдгэрэл чөлөөлөлд тухайн хүмүүс хандхаас илүүтэйгээр өөрийнхөө шавнырыг дуудаад хэлсэн байна. Тэр эхлээд шавнартай хандаг. Фарисеучуудын хөрөнгнөөс болгоомжлогтун энэ нь тэдний хуурамч байдал юм аа. За англи хэл дээр болохоор хоёр нүртнүүдээ гэж хэлсэн байна. За тэгэхээр хамгийн дөрөнд эзэн юу гэж хэлж байгаа нэ гэхээр болгоомжлогтун гэсэн. За тэгвэл хөрөнгө гэж яг юу хэлээд байгаа вэ? Хүн болон хөрөнгийг мэднэ шүү дээ. За монголоор намайг жоохон бахад дамбуулан хэрэглэдэг үстэй хөрөнгө хэрэглэдэг ус. За тийч борцог нэг жижигхэн нэг зүйл хийхэд за баг бахад намайг хөрөнгөнд явуулдаг ус хажуу айлаас тарганы хөрөнгө болоод ирэх гэдэг юм те. За тэгэхээр жижигхэн хөрөнгөөр тараг бий болдог. Маш том их тараг бий болдог. Жижигхэн зүйлээр маш олон зүйлүүд хийх боломжтой байдаг. За тэрнтэй адилхан фарисеучуудын тэгвэл хөрөнгө гэж юу хэлээд байна? За фарисеучуудын хөрөнгө гэдэг нь болохоор тийм хоёр нүртэй тийм. За фарисеучуд гэж юу вэ гэхээр фарисеучуд тухайн үедээ бол хамгийн өндөр зэрэглэлийн хүмүүс байсан байна. За итгэл үнэмшлэр бол за тэднийг бол маш их мундаг хүмүүсээ библийн багш нараа юу гэдгийг мундаг сэтгэгнүүд гэж хэлдэг байсан байна. За гэхдээ тэдний үйлдэл нь бол ерөөсөө Есүс ерөөсөө таалагдаагүй. Хичнээн тэд нар гаднах байдал дээр маш их гоё хувцас өмссөн.
За ярих маш их чадвартай. За хийж байгаа зүйлүүд нь одоо маш сайн боловч тэдний одоо дотор тал нь болохоор ухаан одоо хоосон байсан гэсэн. Тэр учраас Есүс Христос тэднийг юу гэж байгаа вэ гэхээр фарисеучуд шиг та нар битгий байгаарай. Гаднах тал дээр маш гоё сайхан харагддаг боловч одоо тэ дотор тал нь өмхөрийн ялзарсан тийм битгий байгаарай гэж сануулж байгаа. Тийм учраас хүний одоо гаднах байдал нь бол тийм чухал биш ээ. Харин хүний одоо доторх байдал бол маш их үнцэнтэй. Тийм учраас гаднах байдал дээр биш, доторх байдал дээр бид нар илүү их анхаарах хэрэгтэй. За нэг бид нар ерөөсө тэрэн дээр нэг анхаардаг юм шиг тийм учраас өнөөдрийн онолт дээр юу хэлж байна гэхээр бид нар доторх байдал дээр илүү их анхаараа. Хүн юу идэхтэй одоо янз бүрийн юм идэж болно. Хүн одоо юм идэхтэй янз бүрийн одоо гахаа ч юм уу, нохоо ч юм уу тийм идээд бид нар бохирдохгүй. Харин хэлж байгаа те янз бүрийн одоо бохир үгсүүд нь тэр хүнийг одоо боцралтгүй авч. Тийм учраас бид гадна талаас илүүтэйгээр дотор тал дээр бол илүү их одоо анхаарах хэрэгтэй. За тэгээд цаашаа унших юм бол гэвч ихсэлдэхгүй байхаар давтагдсан. За би Флоридад байгаа. За Флорид болохоор энэ чи маш их халуун байна. За тийм учраас жоохон humid байгаа шин чинь. Тийм болохоор жоохон хөлс гарч байна. За хоёр дээр юу гэж хэлсэн бэ? Гэвч ихсэгдэхгүй байхаар давлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй лээ. Иймээс харанхуйд хэлсэн чинь гэрэл дотор сонсогдно. Дотор өрөөнд чихэн чивнсэн чинь дээврүүдээр зарлагдана. Би та нарт хэлье. За андууд нь. За Есүс Христ одоо бид нар юу гэж хэлж байгаа вэ? Андууд нь гэж хэлж байна. Тийм учраас Есүс Христ одоо бидэртээ тийм одоо ойрхон одоо ажилтгаа гэж харуулж байгаа. Анд нөхөд мэт. Тийм учраас танд ямар нэгэн асуудал, ямар нэгэн зүйлүүд байгаа бол Есүс Христтэй анд нөхөр мэт харилцаж байгаасай гэж та бүхнээс хэлмээр байна. За би та нарт хэл андууд нь бийг хөнөөгсдөөс бүү. Хөнөөгсний дараа яаж чадахгүй гэсэн. За нэг өсөндөө тэгээд эзэн биднэрт юу санал байна гэхээр та өөрийнхөө итгэл үнэмшлээс битгий одоо хичээ итгэл үнэмшлийг одоо хааж одоо зарлахад одоо тэ хавчлага одоо юу гэдэг юм тэр бүхнээс одоо битгий айж имээ одоо тэд бол одоо тэ харин хинээс айж имээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөгсний дараа там таях хэрэг мэдлэлтэй нэгнээс айж имээх төв. Тийм ээ. Би та нарт хэлээ түүнээс айхтан гэж. Тэгэхээр бид хинээс айж имээх одоо хинээс санаа зовх хинээс одоо айж имээх бол бид нар маш сайн мэдэх хэрэгтэй. Тэр бол одоо бурхан аавас бид нар хүнээс биш бурхан аавас ерөөсөө бид нар айж имээх хэрэгтэй гэдгийг бас 4-5 дор бишлэлээр бол илүү сануулж байна. За 6 дээр болохоор 5 бор шуу 2хан асраар худалдаггүй гэж юу гэсэн хэдиж тэдний нэг ч бурханы өмнө мартагдахгүй гэсэн. За үнэндээ толгой дээрх ус өрчиж тоологдсон үү. Та нар үе болон бор шуунаас эрхэм үнэтэй гэсэн. За тэгэхээр 5 бор шуу одоо шуунаас шиг тийм тэр шуу хүртэл бурханд одоо мартагддаггүй гэсэн тийм. Гадаа нисэж байгаа зүгээр нэг шуу хүртэл одоо бурханд мартагддаггүй. Тийм учраас та өнөөдөр сууж байгаа таны өвчин, таны шаналл эзэн таныг тэр шуу хүртэл эзэн хараад мартахгүй байдаг юм бол юу хийж байгааг нь өдөр тутам бурхны одоо мэлмид ингэж анхаарч хаддаг юм бол эзэн тэр бор шуунаас илүү таны одоо асуудал бурхны хувьд бол илүү чухлаа гэдгийг бас энэ харагдаж байна. Тийм учраас өнөөдөр би танд өөртөө хэлээсэй гэж хэлж байна. Би бол үнцэнтэй нэгэн шүү. Та өөртөө хэлээрэй. Би бол үнцэнтэй. Та намайг дагаад ч гэсэн хэлээрэй. Би бол үнцэнтэй нэгэн шүү. Амен. Өөрчилж зарим тохиолдолд бид нар яг сэтгэлээр унах, зовх, шаналл, асуудлаас болж бид нар сэтгэлээр унах зүйлүүд одоо маш их байдаг байна. Тийм учраас би таныг өнөөдөр бас урамшуулмаар байна. Бити сэтгэлээр унаарай. Амен. Бити сэтгэлээр унаарай. Танд байгаа тэр асуудал чинь Бурхны хувьд бол нэг тийм том асуудал биш шүү. Тийм учраас та хамгийн олон Бурхны өмнө зүрх сэтгэлээс хандах юм бол танд тулгарч байгаа тэр асуудлууд
асуудал биш болон хорих болно. Яагаад вэ гэхээр жижигхэн бор шуунд хүртэл эзэн анхаарал тавьдаг юм бол тэр бор шуунуудаас илүү та бол эрхэм үнэтэй шүү. Учраас эзэн бас та бүхнийг хэлж штэ. Та бол миний анд нөхөр шүү гэж хэлсэн. Тэгэхээр анд нөхөр бол яадаг вэ гэхээр анд нөхөр бол бие биентэйгээ нууцсаа ярьдаг. Бие биентэйгээ чөлөөтэй харилцдаг, тийм. Эрх мэдэлтэй хүмүүс анд нөхдөд бол яг нэг левел дотор байдаг, тийм. Тэгэхээр нэг левелд байгаа хүмүүстэйгээ бид нар ярихад бол маш их амархан байдаг, тийм. За эсвэл нэг эрх мэдэлтэй улсын хурлын гишүүн ороод ирэхэд бид нар ингээл жоохон чимээгүй болоод ингээл тэр хүнийг сонсоод. Харин Есүс Христ бол анд нөхөр гэсэн. Тийм учраас нэг ёсондоо таны дотор байгаа тэр бүх асуудлуудыг яг анд нөхөртөө ярьж байгаа юм шиг нэгийг харьцах нэг тэгж ярих боломжтой гэдэг бас харагдаж байна. Тийм учраас та өнөөдөр яг анд нөхөртөө одоо тэ миний найзаа ингэж нэг туслаад өгөөч, ингээд өгөөч гэдэг нэг. За тийм энэ найз үнэхээр надад туслана гэсэн итгэлтэй байдагтай адилхан Бурхны өмнө ч гэсэн залбирахтаа яг анд нөхөртөө та тэр асуудлаа чин сэтгэлээсээ тэр асуудлаа одоо гаргаж байгаа юм шиг тийм эзэн бас яг хандан залбираасаа гэж хүсэж байна. За тэгээд дээр үнэндээ толгой дээрх үс хүрчинч тоологдсон. Амин. Эзэн хэлж байна бүү та нар үе болон бор шуунаас эрхэм үнэтэй. Амин. Тэгэхээр энэ ишлэл бас ингээд бид нар байнга сонсдог ч гэсэн толгой дээрх үс болгоныг чинь тоолсон. Тийм учраас нөгөө ясандаа бидний асуудал болон өдрийн амьдрал болгоныг эзэн мэдчихэе гэсэн. За би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөгч альва хүнийг хүрийн хүү Бурхны Тэнгэрч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно гэсэн. Амен. Хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөгч альва хүнийг хүний хүү Бурхны Тэнгэрч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно. Харин хүмүүсийн өмнө намайг үгүйсгэж хүн нь Бурхны Тэнгэрч нарын өмнө үгүйсгэнэ гэсэн. Тэр учраас энэ Лук 1-12-ыг ингээд уншаад тунган бясалгаад ингээд жоох ингээд базаад байж хаад бол тий Бурхан биднийг одоо юмд илүү одоо юуг илүү сануулад байгаа юм бэ? Тэгэхээр яг үнэн байгаарай. Яг үнэн байгаарай гэхийг энэ жил одоо 22 онд надад өгөгдсөн нэг тийм үг байгаа. За би тэрийг тэг чадхаараа ингэж улам илүү бясалгаж одоо хэрэгжүүлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр чи одоо бусдад одоо тийм үлгэр жишээ англиар бол одоо тийм set an example гэдэг. За үлгэр жишээ бай. Бусдад үлгэр жишээ байгаарай гэдэг тийм. За тэгвэл Паул Тимотед болохоор яг тийм хэлсэн байна. Чи одоо тийм бүхэл байдлаараа зан чанараараа, ариун байдлаараа, хэл хамаараа тийм бүхэл байдлаараа бусдад үлгэр жишээ байгаарай гэж 2 дугаар Тимот номон дээр Паул нас сурахаас өмнө хамгийн сүүлчийн ном 2 дугаар Тимот номон дээр яг тэгж бичсэн. Тийм учраас өнөөдөр ч гэсэн Лук 12 дээр ч гэсэн эзэн Есүс биднэрт юу вэ гэхээр та нар тийм үнэн байгаарай. Та нар юу хэлэх, тийм юу дуурах одоо тийм эзнийг тунхаглахдаа битгий санаа зовоорой. Та нар зоригтой байгаарай. Та хаанч байсан намайг тунхаглаарай тийм. Тэр тунхаглах үед чинь хэрвээ одоо альва хүмүүс магадгүй 11 дээр гэж та нарыг синагог захирагчид эрх баригчдын өмнө аваачихна. За энэ гэхдээ арай өөр левлийн тухай ярьж байгаа тийм үү. За эхний одоо левлийн асуудал юу гэхээр бид Есүс Христийг нэгдүгээр тунхаглах хэрэгтэй. Хоёрдугаар бид эзэн Есүс бидний амьдралд хийсэн тэр бүх зүйлсүүдийг бид нар гэрчлэх хэрэгтэй. Тэгээд бид нар энэ дэлхий дээр бид нар яах гэж ирсэн? Бид нар хаашаа явах юм? Тэр бүх зүйлсийг Есүс Христийн дэлхий дээр яах гэж ирсэн? Тэр бүх зүйлсүүдийг бид нар тунхаглах хэрэгтэй. Тэр учраас эзэн хэлж штэ. Та нар битгий айгаарай, битгий санаа зовоорой. Нэг ч ихсэн хүмүүст гэр дотроо байна уу, сургууль дээр байна, ажил дээр байна уу, хаа явсан газар намайг тунхаглаарай гэж. За тэгээд тунхаглаа явж байхад яг жинхэнэ үннээсээ та намайг тунхаглаарай гэж. Фарисеучуд шиг битгий байгаарай. Фарисеучуудын хөрөнгөнөөс болгоомжлоор. Фарисеучуд яасан бэ? Та фарисеучуд шиг одоо тийм одоо хоёр нүур гаргаж хэлэх юм бол тэр жижигхэн тэр одоо тэр хөрөнгийг нь та өөртөө оруулах юм бол
бүхэл биелэлдээ та фарисей болно шүү гэдгийг бас эзэн анхааруулж хэлээд. Тийм учраас та фарисеучудаас болгоомжлоорой. Фарисеучуудын хөрөнгнөөс болгоомжлоорой, тийм. Тэд гадах төр дээр маш мундаг итгэгч нар юм шиг, тийм. Библийг бүгдийг мэддэг юм шиг хүн харахад тийм байнгын одоо залбирч, байнгын ариун байж, байнгын мацаг барьж, хүмүүсийн нүдэн дээр тусаж дэмжиж, тийм. Ингээ харахад энэ шиг л мундаг хүн байхгүй юм шиг. Харин тэр хүний дотор нь ялцсан, дандаа өөрийн эрх ашигыг боддог. Бурхныг боддгоо, тийм. Тэд яасан бэ, тийм. Есүсийг синагог төртөл амралтын өдрөөр хүн идгээд явах тийм. Амралтын өдөр хүн идгээж болохгүй гэж. Тийм одоо шашинлаг болсон. Тийм хуульчлагдсан. Есүс биднийг тийм битгий байгаасаа гэж. Тийм битгий байгаарай. Харин итгэл үнэмшлээ чөлөөтэйгээр илэрхийлдэг. Эзэн бурхнаараа чөлөөтэй хинээс ч айхгүй тунхагладаг. Тийм байгаасаа гэж хэлж байна. Тийм үнэхээр байгааг бид нар үнэхээр жинхэнэ итгэлээр явж байна уу гэдгийг бид нар яаж халах боломжтой вэ? Ер нь Библийг ингээд харах юм бол, Есүсийг харах юм бол, Паулыг харах юм бол, тэ апостолуудыг харах юм бол, элч нарыг харах юм бол, Есүсийн дагалдагч нарыг харах юм бол тэд үнэхээр жинхэнэ үннээр өөрийн итгэл үнэмшлээр бат 100% тууштай явхад дандаа хавчлага ирж ирсэн баг. Тийм учраас ямар нэгэн хавчлага гэдэг маань заавал таныг алдж одоо хүлж одоо зодож заншихыг бас хэлэхгүй тийм. Таныг гадуурхах юм гэж. Тийм. Юу тийм гэр бүлээрээ цуглараа та ороод ирсэн чинь таныг гадуурхаж тантай юм ярихгүй ч байдаг юм уу тийм. Таныг гадуурхах ч байдаг юм одоо юу гэдэг юм. Янз бүрээр одоо бас нэг тийм хавчлагууд бас ирдэг байгаа тийм. Дотн хүмүүс чинь одоо тантай дотн байхаа болдог ч юм уу тийм. Та Есүс Христэд итгэсэн чинь хавчигдаж эхэлдэг ч юм. Янз бүрийн тийм хавчлагууд ирдэг. Та тэр хавчлагуудыг аваад хэлэх юм бол тийм нөгөө талаас бас миний итгэл үнэмшил бас зөв явж шүү гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тэгээ эзэн 10-р шилдэр хүний хүүгийн эсрэг үг хэлэгч альва хүн уучлагдана гэсэн. Амен. Хүний хүү гэж хэнийг хэлж байгаа? Есүс Христийг хэлж байгаа. Есүс Христийн эсрэг үг хэлэгч хүмүүс маш их хэлэхтэй. Яг тэр болгоныг эзэн уучлана гэсэн. Амен. Харин ариун сүнсийг доромжилчдыг уучлагдахгүй. Тийм учраас маш олон хүмүүсүүд, маш олон чуулганууд, маш олон итгэгч нар заримдаа ариун сүнсний ажлыг үүсгэдэг. Ариун сүнс гэд яриад эхлэнгүүт олон хүмүүс энэ гаж юм ярьж байна. Энэ буруу юм ярьж байна. Тэр энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр харин ариун сүнсийг доромжлагч. Тийм учраас бид нар ариун сүнсний яг мөн чанарыг улам илүү бид нар ойлгох ёстой. Ариун сүнсийг бид нар улам илүү таньж мэдэх ёстой. Тийм учраас бид нар энэ дээр одоо маш их анхаарах хэрэгтэй. Сарын 11 дээр тэд та нарыг синагог захирагчид эрх баригчдын өмнө авчид та нар өөрсдөө хамгаалж яаж юу гэж ярих эсвэл юу хэлэх талаар бүү санаа зов. Учир нь хэлэх ёстой чинь яг тэр цагт ариун сүнс та нарт зааж өгнө гэсэн. Амен. Тэгвэл ер нь бид ариун сүнстэй улам илүү одоо батан болох хэрэгтэй юм шиг тийм учраас залбирлаараа ер нь бүхэл нөхцөл байдалд тийм ариун сүнстэй ярьж, залбирч, холбогдож ер нь яг тийм яг тэгэхээр ариун сүнс бол бидэрт өгсөн хамгийн одоо хүчтэй тийм туслагч байгаа. Хамгийн сайн туслагч байгаа тийм учраас ямар нэгэн хүмүүст одоо хэний ч юм байсан тийм тэнд болоо битгий аагараа гэсэн. Яг тэгэхээр ариун сүнс юу хийх ёстой гэж зааж өгч байгаа учраас одоо тэр үгээр яг тэр цагт гэж бас яг тийж бичиж байгаа юм тийм. Учраас зарим үед ч гэсэн одоо та яг амар имиж одоо хэцүү нөхцөл байдалд бол тэр цаг мөчид бас ариун сүнсийг та гуйгаасаа гэж байна. Одоо хэний ч одоо тусламж авах боломжгүй тэр маш хэцүү цаг мөчид ч гэсэн хэн танд бүрэнгүйс туслах боломжтой гэхэд тэр бол ариун сүнс юм шүү. Тийм учраас
ариун сүнсээр дамжуулж бид нар бүх зүйлсүүдийг бас нуудлаараа хийх боломжтой. Бид нар мэдээж Есүс Христэд бид хандаж залбирна. Амен. Есүс Христ харин яг үхээр бид нар гурлаар оршигч бурхан маань хамтарч ажилладаг гэдгийг бас маш сайн мэдэх хэрэгтэй. Бид нар бурханд хандаж залбирахад, Есүс хандаж залбирахад бид ихэвчлэн ариун сүнсээр дамжуулж бүх үйл ажлуудыг бурхан болон Есүс Христ дамжуулан үйлддэг. Тийм учраас танд эдгэрлийн эдгэрэл танд хэрэгтэй байна. Танд санхүүгийн чөлөөлөлт хэрэгтэй байна тийм. Янз бүрийн танд проблем байна уу? Тэр үед ариун сүнснээс яг тэр тусламжийг та улам илүү боовоор авч үзэж байна. Тэр үед бол ариун сүнс маань танд бол бүрэнгүйс туслана. За тэгээ өнөөдрийн хичээлийг ингэж базаад хэлэхэд альва нэгэн хуурамч зүйлсүүдээс фарисеучудаас бид нар бүгдтэй ямагт боломжлох хэрэгтэй. За тэгээд тэр үг фарисеучуд гэдэг маань тийм хуулийн багш нар бид нар фарисеучудыг маш их мэдж байгаа. Тийм учраас фарисеучудын тийм ер нь яг би нэг мундаг пастрын үгнээс юу сонсч байсан бэ гэхээр одоо өнөө цаг мөчид бол маш тийм хэцүү цаг мөч бол ирсэн байна. Ер нь сатанистчуудтэй маш их ил гарсан байна. Сая сүүлийн 2 жилийн туршид пандемик эхэлснээс хойш, ковид эхэлснээс хойш яг тийм сатанистуудын тийм тэр үйл явцууд бол маш илүү их дэлгэрч байна. Энэ дэлхий дээр тийм Америкт улам илүү маш их газар авчин гомосексуал юу гэдэг тийм Америкт маш муу ерөнхийлөгчтэй болсон байна. Тэгэхээр тэр ерөнхийлөгч нь юу хийж байна гэхээр салбар бүртээ гомосексуал яг лесби янз бүрийн тийм бурхны жигшдэг тэр хүмүүсийг тийм үйлдэлтэй хүмүүсүүдийг тийм янз бүрийн том позишнуудад тавьж байгаа. Тийм учраас энэ дэлхийг Америкийг маш их буруу хүмүүсүүд Монголыг ч Хятадыг ч маш их аимшигтай хүмүүсүүд бас захин удирдах байгаа. Тийм учраас бид нар янз бүрийн тиймэрхүү хүмүүсүүдээс бид нар өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Тийм учраас би та бүхний бас сүнсийг ялгаж салгах тэр бэлэг авьяасыг тэр пастор хэлж байгаа юу гэж хэлсэн бэ? Өнөө цагт хамгийн хэрэгтэй бэлэг авьяас бол сүнсийг ялгаж салгах бэлэг авьяас байна гэж хэлсэн. Тэрэн дээр би санал үнэхээр нийцэж байна. Яг үгээр энэ дэлхий дээр маш олон намлагч нар бий болж байгаа. Тэгээ хүмүүс илүү маш мундаг тэр тийм намлагч нартай янз бүрийн гоё тэр намлагч нарт маш их шуугж байна. Тийм учраас бид нар тэр нь зөв ч юм уу буруу ч юм уу гэдгийг мэдхийн тулд бид нар яг сүнсийг ялгаж салгах тэр бэлэг авьяас бидэнд маш их хэрэгтэй болж байна. Тийм сүнсийг ялгаж салгах бэлэг авьяастай болчих юм бол энэ хүн юу ярьж байна гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт би та бүхэнд бас үнэхээр сануулж хэлмээр байгаа зүйл бол Библийг өдөр болгон яг уншиж өөртөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тийм учраас үнэхээр Библийн үгийг улам илүү мэдснээр та бас яг тийм ялгаж салгахад чинь маш тийм хамгийн чухал нэмэр болох зүйл Библийн үгсүүд байна. Тийм учраас энэ хүн зөв ярьж гинөө, буруу ярьж гинөө. Энэ хүний намлагтай яг эзнээс үү, муу сүнснээс үү гэдгийг ялгах илүү их чадвартай болно. Тийм учраас би та бүхнийг бас сүнсийг ялгаж салгах тэр бэлэг авьяасыг заавч хүлээн аваарай. Хүлээн авчаад та тэрийг улам илүү дараагийн маш сайн төвшөнд усыг авчих хэрэгтэй. Тэгснээр хоньны ясны мөрсөн тэр чоннуудыг яг барьж авах болно. Амен. Учраас эзэн сануулад байгаа зүйл нь фарисеучуудын хөргөнөөс боломжтой гэдэг нь фарисеучуд ярина янз бүрийн тэр гоё үгсүүдийг бол ярих болно тийм учраас юу сонсох хэнийг сонсох гэдгийг бол бид нар яг маш их анхаарах хэрэгтэй. Жижигхэн тэр үг бидний дотор орж ирээд оюун бодолд орж ирээд дараа нь яах вэ гэдэг. За энэ нэгэн үг нь орж тийм энэ хүний яг зөв бачтай гэж пад орж ирээд тэр нэг жижигхэн зүйл чинь
тэ тэр жижигхэн хөрөнгөчин бүхэл бүийг одоо бохирдуулах бүрэн боломжтой. Тийм учраас яг бид нэг ч гэсэн үгийг хүлээн авахдаа бид нар маш сайн өөр дээрээ фильтр шүүлтүүр тавих хэрэгтэй. Тэд нэр маш их анхаарах хэрэгтэй. За тэгээд эзэн бас дараагийн сануулж байгаа зүйлүүд бол үнэхээр Бурханаас бас үнэхээр айж эмээгээрэй гэсэн байна. Хүмүүсийг хөнөөгчөөс битгий айж эмээгээрэй. Харин Бурханаас тэр улам илүү яг эмээгээрэй гэсэн байна. Учир нь хүн бол юу ч хийж чадахгүй шүү. Үгсний дараа бол юу ч хийж чадахгүй гэж. Харин үгсний дараа тамд юм уу яваачнд шилжүүлэх тэр мөнхийн эзэн Бурханаас бид нар эмээх хэрэгтэй. Амен. Тэгвэл та Бурханаас яг имиж амьдраарай. Хүнээс битгий айж амьдраарай. Ариун сүнс танд үнэхээр сануулад за одоо тунхаг за одоо энийг яар сайн мэдээ яар итгэлээ тунхаг гэрчил гэд хэлж яхад та тэр үед бол маш ариун сүнсэнд дуулууртай байгаад ариун сүнстэй бас яг хамтарч ажилласаа гэж хүсэж байна. Амен. Эзэн хэлж байгаа энэ дээр бас маш тодорхой бас хэлсэн зүйл нь бүү айгаар 7 дугаар шүлдээ үнэндээ толгой дээр үс бүрчин ч тоологдсон бүү ай та нар үе болон боор шуунаас эрхэм үнэтэй гэдгийг эзэн өнөөдөр дахин сануулад байна. Учир нь бид нар өөрийнхөө зовлон, өөрийнхөө өвчин одоо өөрийнхөө зүйлийг хамгийн нэгдүгээрт Янжмаг, Жоныг, Бадарлыг, Нарааг одоо өөр юм байдаг те тэр хүмүүсийг одоо төрүүлж хайх биш хамгийн нэгдүгээрт бид нар хайх ёстой хүн бол Есүс Христ байна. Бурхан эзэн байна. Тийм учраас хамгийн нэгдүгээрт асуудлаа та Бурханд яг очиж тавиарай. Яг гэвэл итгэл гэдэг зүйл авахгүй. Бүхэл зүйл итгэлээр явагддаг. Амен. Өчигдөр эзэн надтай ярьж байхдаа Петрийн тухай сануулсан байна. Петрийн тухай юу гэж сануулсан бэ гэхээр Петр итгэлээр эхлээд алхаж эхэлж исэн байна. Алхсан байхгүй. Эзэн минь та намайг наашир, усан дээгүүр наашир гэж хэлэхэд та үнэхээр мөн бол та намайг усан дээгүүр алхахад наашир гэж хэлээд би тань дээр очио гэж. Тэгэд Есүс окей тэ хүрээдэр гэж хэлсэн. Тэгэхэд Есүс Христ яасан бэ гэхээр Петрийг дуудах үед Петр эхлээд алхаж эхэлж исэн байна. Тэгэхээр дараа тэр салхи шуурга янз бүрийн юм хараад айрснаасаа болж Петр яасан бэ гэхээр живж эхэлсэн байна. Тийм учраас итгэлээр дамжуулж бид нар бүх зүйлсүүдийг хийх боломжтой. Жижигхэн итгэлээр дамжуулаад бид нар уулыг нүлгэж гэсэн бүрэн боломжтой. Тийм учраас би танд юу гэж хэлээд байна гэхээр асуудал танд гарч ирэх үед хамгийн түрүүлж та Бурхан дээр авчраарай. Өөрийнхөө итгэлийг болгох илүү өсгөх хэрэгтэй байна. Хандсараа. Амен. Тэгээд айдас бол үнэхээр Бурханаас ирдэг. Тийм учраас та битгий айгаарай. Бурханд одоо бүрэн гүйц та итгэлсэй гэж хүсэж байна. Амен. Бүрэн гүйц эзэндээ итгээрэй гэж хүсэж байна. Яг тэгэхээр айдас бол бүх зүйлсүүдийг одоо устгадаг. Одоо аимшигтай зүйлсүүд байна. Бидний итгэлгүй болгодог зүйлс байна. Бидний итгэлийг одоо живүүлдэг ганц одоо дайсан бол айдас байна. Тийм учраас эзэн хэлсэн айдсын сүнсээр эзэн хизээч айдсын сүнсээр эзэн хизээч өгдөг гэж байгаа. Айдсын сүнсээр. Амен. Тэр бол муу сүнснээс. Тийм учраас та өөрийн бусдын төлөө сайн залбираарай. За хэрвээ өөр дээр асуудал янз бүрийн байвал эхлээд Бурхан дээр төрүүлж тэр асуудлыг авчраарай. Тэгснээр бүх зүйлсүүд яг эзний таалал нийцэх болно. Амен. За тэгээд хамтдаа залбираад дуусъя. Тэгээд дараагийн цаг руу орцгоё. За хамтдаа залбирцгаая. Дор бүрний та өөрийнхөө асуудлыг бас хамгийн дөрөвж эзэн дээр авчраарай. Тэгээд эзэн яг таны өөрийн чинь залбирлаар яг юу хийхийг хамтдаа харилцгаая тийм.
Яг гэхээр зарим тохиолдолд бид бол зүгээр эзэнд хэрэглэгддэг байгаа. Тийм учраас биднэрт тийм хүч байгаа юм шиг яг л итгэгч эзэн Есүс Христ өөрөө. Тийм учраас зүгээр л энд итгэлийн их багын л асуудал байгаа даа байхгүй. Амен. За хамтдаа залбирцгаая. Аава эзэн минь үнэхээр танд баярлалаа. Таны үг бол эзэн минь бидний хүлдэхт илүү байдаг. Эзэн минь өдөр тутмын бидний талах байдаг. Бидний хоол байдаг эзэн. Өнөөдөр ч гэсэн эзэн минь хамгийн түрүүлж эзэн минь Лук 12 дөрвөлийг эхлэхдээ эзэн сонор сэргэг байдлаар анхаарал голч эзэн минь та хэлсэн маа. Тэгмчээс хамгийн түрүүлж энэ дэлхийн нийгэмд эзэн минь та манай итгэгчдийг үнэхээр та хамгаалж өгч эзэн минь. Та бидний итгэлийг хамгаалж эзэн минь. Эцсийн цаг мөч ирэхэд олон хүмүүс итгэлээс орно гэж хэлсэн байна. Яг үгүйс хүмүүс их аимхай болно. Хүмүүст цохиулах, задуулах, алуулах бүх зүйлсээс эзэн минь хүмүүс их айдаг болж байгаа. Юм ч бас эзэн минь үнэхээр эзэн минь бид нар хүмүүсээс айхгүй шарна. Бурханаас эмэх тэр зэмзэлийг та бид суулгаж өгөөр эзэн минь. Эзэн олон илүү бас бид нар тантай эзэн нэгдэж нэг баг болж эзэн таны яриг гэснийг ярьдаг, тунхагласныг тунхагладаг эзэн минь. Үнэхээр тантай эзэн минь нэг баг болон ажилдаг тийм л хүмүүс байхыг хүсэж байна эзэн минь. Аав та бидний хэрэглэж аав та биднийг бас илгээгэж аав та биднийг эзэн минь үнэхээр сургаач аав та биднийг боловсруулаач эзэн минь. Аав та бидний шин төвшин гаргаж өгөөч. Аав та монголчуудыг та биднийг үнэхээр хэрэглээч мэдээ сургууч эзэн минь. Эзэн минь тэгээд үнэхээр дараагийн үеийнхнийг эзэн минь үнэхээр маш хүчтэй эзэн минь галтай эзэн минь. Тийм эзэн минь хүмүүсийг та төрүүлж өгөө эзэн минь. Өчигдөр та надад санахтай би Натаны үеийнхнийг эзэн минь үнэхээр гаргаж ирж байна. Би Натаны үеийнхнийг би төрүүлж байна гэж та надад хэлсэн. Тийм эзэн минь. Бид нар яг Натан шиг тийм иш үзүүлэгчдэр энэ нийгэмд хэрэгтэй байна. Монгол улсад хэрэгтэй байна эзэн минь. Ерөнхийлөгчийн ч юм хинний ч юм буруу зүйл үйлдэж явж байхад эзэн минь. Давид буруу зүйл үйлдэж явж байхад Натан очоод тэр хүн бол та. Тэр буруу үйлдэгч бол та гэжсэн. Тэр зоригтой хилдэг мэрэгэн ухаантай тийм хүмүүсийг бий болгож өгч. Та биднийг тийм болгож өгч байгаа. Өө эзэн минь энэ дугаа аливаа асуудалтай бүхий хүмүүсийг эзэн минь бид нар өөрсдийн асуудлынхаа төлөө яг одоо залбирч байна. Өвчтэй хүмүүс өвчнийхөө төлөө яг одоо залбираа. Эзэн бид нар бүхий л асуултынхаа төлөө яг одоо залбирч байна. Эзэн та бид итгэлийг бас өсгөж өгөөч. Хүн болгонд эзэн та итгэлийг өсгөж өгөөч эзэн. Хүн болгоны та залбирлыг яг одоо та сонсооч эзэн. Хариу сүсээ та бидэрт өчиг өгөөч. Аава та бидэнд итгэлийг өгөөч аваа. Та бидний бас эзэн үнэхээр бузар моос та хамгаалаач эзэн. Аава тань баярлалаа. Энэ өрөөнд бүх хүмүүсийг эзэн таны яг одоо эзэн тань даатгаж байна. Энэ бүх хүмүүсийг та итгэж өгөөч. Бүх хүмүүсийг та чөлөөлж өгөөч. Бүх эзэн асуудалтай байгаа бүх асуудлуудыг та шийдэж өгч яваад байсан. Халелуя. Насаар Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Тэгвэл яг эзэн бас өчигдөр надад маш их сануулж ирсэн. Тэгээд яг Монголд яг Натаны үеийнхэн эзэн яг төрүүлж ийн босгон байгуулж ийн гэж эзэн надад үнэхээр сануулсан байгаа. Тийм учраас та өөрийнхөө үр хойч удмыг бас үнэхээр үргэлж бас юрууж байгаарай. Натан бол яасан бэ гэхээр Давид маш болчингүй зүйлсүүдийг үйлдэлсэн байна тийм. Өөрийнхөө маш хүчрхэг тэр жанжны эхнэрийг байхгүй хаагуурна. Тэмдээ завхаарч бас маш их бичээбэтэй завхаарч маш буруу зүйлсүүдийг үйлдэлсэн байна. Тэрний дараа эзэн өөрийнхөө
иш үзүүлэгчийг Давид руу явуулаад тэ. Маш баян хүн байсан. Тэгээ тэр баян айлд нэг зочин ирсэн. Гэтэл хажуу талд нь маш өвөөгөө ядуу нэгэн тийм малчин байсан. Тэр нь 4-5 хүн хонтой. Эсвэл өөрөө 500 600 маш олон хонтой мөртлөө тэр 4-5 хүн хонтой тэр малчныхаа нэг хүнийг нь халаад тэр ирсэн зочныгоо дайлчиж байгаа. Тэгэхээр Давид ууралдаг те. Манай хадаа те хаанчлал дотор ийм хүн байгаа бол би тэр хүн яг одоо өөхөх ёстой гэсэн чинь Натан тэр хүн бол та гэж хэлдэг байна. Тийм учраас энэ нийгэмд ч гэсэн маш хэцүү нийгэмд дуу хоолойгоо өргөдөг. Монголын асуудал үүдэг мэрэгэн оюун ухаанаар Натан бол гэхдээ та бол ингэсэн гэж шууд хэлээгүй. Натаныг харах юм бол Натан маш мэрэгэн оюун ухаантай нэгэн байсан. Тэр жишээг гаргаж ирээд маш их техник тэр хүн бол та гэж хэлсэн. Тийм учраас маш мэрэгэн оюун ухаантай тийм хүмүүс манай нийгэмд ч гэсэн маш их хэрэгтэй байна. Тийм учраас та тэр хүн болоорой. Таны үр хойч үеэс бас тийм хүмүүс гарах